За сайн байцгаана уу? Англи хэлний сургуулийн төв English House мэдчилж байна. За өнөөдөр бүгдөө англи хэлд маш хэрэгтэй сэдв болох WH question-ы дараалалтаар ярилцсанаа. За энэ хүү бүтц маань ерөнхийдөө бол маш хэрэгтэй бүтц болж тарж байгаа. Тэгэхээр таад маань урдан англи хэлэндээ одоо ярьж сурах, бичиж сурах, асууж сурах энэ бүхэнд бол маш хэрэгтэй бүтц болж тарж байгаамаа. За энэ бүтцийг мэдсэнээр бид бүхэнд нэг давуу тал үүсэж байгаа. Ямар давуу тал үүсэж байгаа гэхээр эхлээд биднэрт бол англи хэлний үйл үгийн цагуудыг бүгдийг нь эзэмших бүрэн боломжтой. Active, passive, causative гэх мэт. Энэ бүтцээр ерөнхийдөө бол асуухад ямар ч асуудалгүй болох бүрэн боломж байна. За дараа нь яг үхээр хурдан хариу үйлдэл үзүүлэх. Хүмүүс одоо бодож суугаад эсвэл хүн юм асуух гэхээр асууж чадахгүй тий хүнийг залхаах шинжтэй болчтой. Тэгэхээр хурдан хариу үйлдэл үзүүлэх бүрэн боломжтой юм байна. За мөн дараа нь яг үхээр өөртөө итгэлтэй болж чөлөөтэй харилцаанд орох бүрэн боломжтой. За мөн дараа нь яг үгээр ганц асуух бүтцтэй төдийгүй бүх үйл өгөн цагууд дээр одоо баталж, бичиж, ярьж чадах бүрэн боломжтой. Тэгэхээр маш давуу талтай гэж ойлгох хэрэгтэй байна. За тэгээ энэ бүтц маань ерөнхийдөө ямар бүтц байт юм бэ гэдэг бүгд одоо харъя. За WH-ийн дараалал бүтц маань ийм байдлаар үүснэ. За эхлээд ерөнхийдөө WH-аар байрласан бүх үг ерөнхийдөө үйлбэрийн хамгийн ихэнд ерөнхийдөө байрлал маш сайн. За хоёрт нь болохоор helping verbs буюу одоо тухайн нөхцлүүдийг бол зөв байрлуулах хэрэгтэй. За тэгээд эзэн бие, үйлэг, тусгатгун гэсэн дараалалаар энэ таван бүтцийг ер нь чиглэлсэн байгаад бол асуудал байхгүй. За тэгээд энэ бүтцээрээ ерөнхийдөө яаж явах вэ гэхээр эхний WH-ийн дараалалаар харъя. За WH-д ерөнхийдөө ямар бүтц орох вэ гэхээр эхлээд when буюу хизээ, where буюу хаана, за манайхан хаашаа гэж бас ярьж болдог. What юу, ямар, who хэн, why яагаад, how хэрхэн яаж гэсэн утгатай. За эдгээр үгнүүд ерөнхийдөө хамгийн ихэнд байрлаж явах хэрэгтэй байна. За хоёрт нь нөхцөл маань. За жишээ нь одоо am, is, are, do, does гэх мэт одоо энэ англи хэлний түгээмэл ашигладаг нөхцлүүд бол байрлана. За энэ дэр мэдээж одоо хооштой was, were, did, can, could, would, should гэдэг одоо тухайн үйл өгөн цаг have, has гэл үүсгэх тэр нөхцлүүд маань хоёрдугаар байранд буюу тэр helping verb-ийн байран дээр байх ёстой. За тэгээ энэ бүтцийг бүгдээр анзааръя. Одоо энэ бүтц дээр яаж асуух вэ? Ямар асуух өгүүлбэр үүсэх вэ? Бүгдээр ярилцъя. Жишээ нь where does she work? Тэр эмэгтэй хаана ажилладаг? Энэ бүтц ямар амархан бүтц вэ гэж бид нар бодож харж байхын оронд харин бүгдөө яах вэ гэхээр сайн зурж доогуур нь тэмдэглэж явах хэрэгтэй өөрсдөө. Жишээлбэл энэ бүтцийг зурж үзэх юм бол эхлээд юу байрлаж байгаа гэхээр WH. За хоёрт нь helping verb буюу нөхцөл маань байрлаж байна. За тэгээ subject мөн verb буюу үйл үг маань байрлаж байна. За ер нь бол өөртөө яриад ингээд доогуур нь бас ингээд дараалын дагуу зөв үүсч өгдгийг бас тэмдэглэж зурж авах хэрэгтэй. За тэр тусмаа бас давхар яаж ажиллаж явах хэрэгтэй вэ гэхэд жишээ бид нар одоо 2 номерын тэр helping verb буюу нөхцлүүдийг харах юм бол одоогийн байдлаар биднэрт бол 5 нөхцөл байгаа. Гэтэл энэ 5 нөхцлөөс зөвхөн яагаад энэ үйлбэрүүд дас ороод ирж байна гэхээр she буюу ганц дон дээр дас их ашигладаг. За мөн do das маань заавал үйлгийн хамт ашиглаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бүх үйлбэрийн бүтц бол зөв үссэн, хүнтэй ярихад, асуухад ямар ч асуудал байхгүй зөв ойлголцдог хариу үйлдэл үзүүлэх боломжтой очиж байгаа. Замдаа бид нар ерөнхийдөө ядгүйгээр ямар нөхцөлийг яаж ашиглахаас мэдэхгүй байдаг, хаана байрлуулахаа мэдэхгүй байдаг. Тэгэхээр энэ бүтцийг харна. За мөн одоогийн байдлаар биднээс яасан дас гэж ярьж байгаа. Хойштой бид нар өнгөрсөн цагуудад ярих юм бол did гэдэг ч юм. Тэр эмэгтэй хаана ажилласан? За ерөөдөө цаг ярих юм бол тэр эмэгтэй хаана ажиллах юм бэ? За мөн хаана ажиллаж чадах юм? Хаана ажиллаж байсан бол гэх мэтчлэн ч юм уу те үйл өгөн цагуудыг үүсгэж явах боломжтой. Мэдээж тухайн цаг маань үүсэж байгаа тохиолдолд нөхцлөд байгаа зарим нэг үйл өгөн цагууд маань бол одоо үйл өгийнхаа бүтцээс жоохон өөрчилж байдаг. Жишээ нь одоо was авах юм бол араас нь үйл өгөн анж авч past continuous үүсгэж хаана ажиллаж байсан бэ гэсэн утгад илэрхийлдэг юм. Тийм ээ. За мөн бүгдээ харъя. Дахиад нэг өөрчлөлт харах юм бол where is she? Тэр эмэгтэй хаа вэ? Маш амархан байж болно. Тэгэхээр хойштой бүгдээ энийг яг хөндрүүлж урт өгүүлбэр дээр бас зурж үзнэ. За энэ өгүүлбэрийг харъя. Бас зурж л ах хэвээр өөрөөсөө яриад. Жишээ нь энэ яаж үүсэж байна гэхээр юу ба WH 1 номер 2 номер дээр helping verb биднэрт бол helping verb дээр 2 номер дээр is бол байна. За мөн subject helping verb яраад subject байчих хэвээр. 1 2 3 дараалал зөвс.
Энэ өгүүлбэрийн хувьд бол адилхан she, where адилхан байна уртлын өгүүлбэртэй. Гэхдээ ягаад does биш харин is болоод ирж байгаа гэхээр бид нар зурж алах хэрэгтэй. Ганц том дээр is ашигладаг. She дээр is юм. Үлэггүй тохиолдолд гэж байна. За тэгээ энэ бүтцийг анзаарч харах юм бол тэр тусмаа бас зандаа ингээд энэ номерын тэр W-уудыг оруулах бүтц бол байхгүй. Бас 2 номероос эхлүүлэх нөхцлүүдээр асуух тохиолдол байгаа. Тэгэхээр энэ бүх цагууд дээр бид нар яг 2 номерыг анзаараад нөхцлүүдээр бүх цагууд дээр асуух боломжтой болж байгаа. Жишээ үүсгэж харъя. Does she work? Өөрөлдөл энэ хэлбэр дээр харах юм бол энэ номерын W-ууд байхгүй. Зөвхөн тэр helpful verb буюу 2 номерын нөхцлөөс эхэлсэн байна. За өгүүлбэрийг бас зурж авах хэрэгтэй. Ер нь юу болоод байна гэх юм бол тий. За helping verb буюу нөхцөл subject verb. Өөрөөр хэлбэл 2 3 4 энэ өгүүлбэр дээр үсэж байна. Бас л дахиад өөртөө ярьж сурж авах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол ягаад асуулахаар шийдвэрдас ганцтай. За мөн дуудаас заавал үлийг хамт ашиглаж авах хэрэгтэй. Тэгэхээр ингээд харах юм бол бид нар ерөнхийдөө үйл үгийг, нэр үгийг, тэмдэг нэрийг буюу үгийн аймгаар нь сайн чижилж байх юм бол тухайн нөхцлүүдийг зөв ашиглаж чадна. За мөн харах юм бол манайха 3 4 5-ыг харах юм бол дандаа асуух биш бас бүх хүүлэгэн цагууд дээр асуух бүрэн боломжтой. 3 4 5-ыг харах юм бол бүх хүүлэгэн цаг дээр асуух боломжтой. Өөрөөр хэлбэл англи хэлний асуух батлах бүтц маань өөрөө дандаа савчтаар эхэлдэг. За өгүүлбэрийн чиг харъя. She works. За энэ өгүүлбэр батлах хэлбэр. Өөрөөр хэлбэл зурж үзнэ. Энэ дэр ягаад S авчваа? Өөрөөр хэлбэл ганц тоон дээр үлэг S авдаг. S гэдэг маань dax нөхцөл болчихж байгаа гэдэг ч юм тий. За мөн дарааллын дагуу subject verb. Өөрөөр хэлбэл 3 4 үүссэн. За чи ажил хийдэг штэ гэж. Ингээд энэ бүтцээр өөрөнхийдөө бид нар бүх үлгэн цагуудыг бол өөрийн болгох бүрэн боломжтой. Энэ дэр өөртөө яриад доогорн зураад сум заагаад тэр нөхцлүүд яагаад энэ өгүүлбэрт орж ирв гэсэн сумын заагаад өөртөө яриад зураад байхад бол ер нь бол маш хурдан хэлд орох боломжтой. Дээрх давуу талыг сая ярьсан. Гадны үнэтэй зөв асуудлыг одоо ойлголцох, асуулт тавьж сурах, өөрөө итгэлтэй ярьж сурах бүрэн боломжийг бол бий болгож байгаа гэсэн. За мөн өдөр одоо жоохон уртхан өгүүлбэр төр жишээ авч үзье. Why had you had your head down when I called you? За энэ өгүүлбэрийг ерөнхийдөө ингээд хараад бол хараал. Бид тэгэхээр яг хөө ер нь зурж авах хэрэгтэй. За зуръя. W байна. Дараа нь юу гэдэг вэ гэхээр helping verb 2 нэмэр тийм үү? Дараа нь subject байна. За мөн subject-аараас үйлэг байрлал. За энэ дээр болохоор object буюу тус утга байна. Мөн юу вэ? Үйлэг байна. Дахиад харъя. When буюу before гэж орчуулагдах холбоос явагдаж байна. За мөн subject verb objects. За ингээд зурчих хэрэгтэй. Энд чинь бүгдийг бид нар бол хичээл дээр бол наривчлан хүрчлэн зааж өгөх хэрэгтэй болно. За тэгэхээр энэ өгүүлбэрийн хичээл дээр одоо энэ видео хичээл дээр харах юм бол бид нар өгүүлбэрүүдээ сайн хараарай. За өөрөөр хэлбэл энэ юу хад болоод явчих вэ гэхээр энэ бол perfect үүсгэж байгаа хэлбэр. Тэр тусмаа past perfect үүсгэж байгаа хэлбэр байна. Past perfect маань өөрөө хадтай авдаг араас сурсан үйл үг нь заавал төгссөн байдаг. Энэ бол past perfect-ийн хэлбэр байна. W дараалын дагуу ялтч үүсэж байгаа. Гэтэл энэ дээрээс харах юм бол юу хоёр үйл үг гараад байна тийм ээ хайд эсвэл даа. Энийг бид нар ерөнхийдөө яг үгээр past perfect-ийн хэлбэр гэж анзаарч байгаа юм бол одоо тэгээ буруу орчуулдаг, буруу сонсдог. За ингээ асуултыг ойлгож чадахгүй хэцүү байдалд орж эхэлнэ. Тэгэхээр бид нар энийг бол ерөнхийдөө юу гэж харж байгаа causative verbs буюу бусдаар үйлдвэрлэх үйл үсгэж орчуулах харах хэрэгтэй болно. Бүтцээ зөв танихгүй бол бид нар бол сонсох, ярих, унших хойшлол маш хэцүү болдог. За энэ өгүүлбэрийн хувьд ерөнхийдөө яагаад when гэж орчуулж байгаа юм? When-ийг бүгд яагаад before гэж орчуулж байгаа юм гэхээр энэ бол adverb clause-ийн одоо цаг заасан гişүн өгүүлбэрийн талаар явж байгаа. Энэ болгоныг бид нар хичээлээр заагаад эхлэн ингэхээрээ яг гэхээр хүм өөрөө энийг сураад эхэлнэ. Яагаад when-ийг ерөнхийдөө үед байх гэж орчуулахгүй зөвхөн дараа гэж орчуулж байгаа юм бэ? За энэ өгүүлбэрийг ингээд нийлүүлээд орчуулах юм бол бас орчуулгын дадлагын хичээл дээр эхнийхээ төвшөндөө бид нар зааж эхэлдэг. Энэ өгүүлбэрүүд бол when-ээс эхэлж орчуулна. When I called you. Би чам руу залгахаас өмнө чи яагаад үсээ засуулсан юм бэ? Би чам руу залгахаас өмнө чи яагаад үсээ засуулчих вэ? Гэсэн жишээ өгүүлбэр олчих гэсэн. За
Дахиад нэг өөрчлөлт авч үзье. Had the window been broken when I came here? За энэ өгүүлбэр зурж үзэх юм бол дээр өгүүлбэртэй харьцуулж хараарай. W ч бол байхгүй. W ч байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр номны helping verb-ээс эхэлж байна. Нөхцлөөс эхэлж байна. За нөхцөлийн дараа юу байдаг вэ гэхээр subject байгаа. За тийм үү? Үйл үг байна. За ингээд холбоос байна. Before-оор орчуулгадах. За тэгээд subject, verb, за мөн adverb буюу дагвар үг байна. За өгүүлбэрийг юу зурж авах хэрэгтэй гэж байгаа. За бүгд тэрэ харъя энэ өгүүлбэрийг. За had been broken. За ялангуяа одоо been broken гэж одоо ямар юм яваад байна? Хоёр үйл өнгөрсөн цагийн дараа гэдэг чинь. Энэ бол мэдээж passive verbs буюу пастар идэхгүй үйл үгийн цаг харагдаж байна гэсэн үг. За when I came here гэдэг бол ерөнхийдөө adverb clause of time буюу байцаагч өгүүлбэрийн цаг заасан гişүүл үйл үг гişүүл харагдаж байна гэсэн үг. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол ер нь үүнээс эхэлж орчуулж байгаа. Үүнийгээ бид нар before гэж харна. Намаа энд ирэхээс өмнө цонх хагарчихсан байсан уу гэж асууж байна. Өөрөөр хэлбэл бид нар ерөнхийдөө W-ийн дарааллыг маш сайн эзэмснээрээ англи хэлний үйл өгөө цагууд дээр асуух мэдээлэл авах бүрэн боломжтой болж эхэлж байгаа. Англи хэлний курсээс сууж байгаа хүмүүс маань их хвчлэг батлах хэлбэртэй дуустдаг бол бид нар асуух өгүүлбэр дээр яд өглөө гэж толгоогоо маньж авах биш. Одоо харин W-ийн бүтцийг анзаарсараа бүх үйл өгөө цагууд дээр дадлах их боломжтой. За энэ бүтцийг бид нар яг ганц видео гэхээс илүүтэйгээр бүтэн хичээл дээр сууж иж бас багштайгаа хамт ажиллаж дагаж ажиллаж ерөнхийдөө энэ бүтцийг өөрийн болгох бүрэн боломж байдаг шүү. За тэгэл өнөөдрийн хичээл маань өнөөгөр төгсөж байна. Анхаарлаа туссан та бүхэнд баярлалаа. За баяртай.